Тэмбүк төлөвлөж байна. 3 улсын үлгэр. 2 дугаар бод. Зохиолч Луа Гуанчжун. Орчуулсан Дорцүрэнгийн Болдбаатар. Зохиолыг үнэлсэн Доржийн Зоригтбаатар. Эргнийг Лю Сюандо авч мөрнийг гэтэлсэн хийгээд эдэр Жава Зилун ганц мороор эзэндээ тусалсан хэмээх 41-р бүлэг. Өгүүлэх энэ уу. Жамфэй Гуан гүнэн дээд урсгалын усыг тавив хэмээн даруй цэрэг авч доод урсгалаар алан ирж Савреныг тосож аван хутган байлдаж байтал Гэнт Сючүүтэй учран даруй харилцан алдахад Сючүү аимшиггүй удаан байлдахгүй зам булаан мултран явхад Жамфэй нэхэн ирээд Сюандо Кунминийг угтан авч нэгэн зэрэг хөвөөг даган дээд урсгалд хурч ирвээс Юфэн Мифан хоёр нэгэнтэй онгоц салыг бэлтгэн тавьж хүлээн амв. Түүнээс хамтаар голыг гэтлэн бүгд Фанчэнийг зөвлөн очив. Кунмин хүнээр онгоц салыг цөм гал тавиулан шатаажээ. Тэндээс Цаврэн үлдсэн цэргийг хурааж ойролцоо Синьед суугаад цав хууныг зарж цаваад учран ялагдсан хэргийг бүрнээр хэлвээс цав ихэд уурлан өгүүлрүүн. Жугол ян өдөөний эр ямар аимшиггүй инхүү аашилмоо хэмээгээд олон цэргийг шаардан хөдөлгөж уул талыг бүрхтэл цөмөр Синье суманд хурчирэн хүрээ байгуулан буугаад цэргийн ардад зарлаж нэгэн тээгүр уулыг нэгжүүлэн нөгөө тээгүр Байхо голд бөгүүлээд цааз зарлаж их цэргийг 8 зам болгон хувааж нэгэн зэрэг Фанчэн хотыг агуулахаар илгээхэд Люе өгүүлрүүн. Чансан сая Сяньянд хурч ирсэн тул эрхвиш урдаар иргэний сэтгэлийг уруулан авах хэрэгтэй. Өдгөө Любэй Синьегийн 100 овогт иргэнийг цөмийг нүүлгэн Фанчэнд оруулжээ. Хэрвээ манай цэрэг шууд орвоос 2 сум дуустал хэмхэрмүй. Харин урдаар хүн зарж Любэг элсэн дагуулсугай. Любэй хэрвээ эс дагавч мөн бидний иргэнийг хайрлсан сэтгэлийг үзүүлж болмоо. Хэрвээ үнэхээр дагахаар ирвээс Зэнжово мужийн газрыг байлдахгүйгээр тогтоож болмоо хэмээсэнд цав түүний үгийг авч даруй асуурван. Хэнийг элч болгон элгээвээс болмоо гэхэд Сюшүү Любэ луга туйлын зузаан бөгөөд өнөө цэргийн дунд байх тул юунд түүнийг элгээхгүй буй гэж Люег хэлэхэд цав өгүүлрүүн. Тэр очвоос дахин эрэхгүйгээс болгоомжлмоо гэлээ. Тэр хэрвээ эрэхгүй болвоос хүнд элгэлэгдэхээс айх буй за чансан үл сэжиглэх ажаам уу хэмээн Люег хэлмэгц цав даруй Сюшүүг дуудан ирүүлж өгүүлрүүн. Бэ огта Фанчэнийг гიშгэлэн төвшдөг сүгэ хэмээсэн бөлгөө. Хагцхүү олон 100 овогтын амийг хайрламоо. Гүн чи очиж Любэтэй хэлэлц. Тэр хэрвээ дагахаар ирвээс ялыг хэлтрүүлэн хэргэм зэрэг хүртээ сүгэ. Хэрвээ дахин муу сэтгэлийг барьваас цэрэг иргэнийг ялгалгүй алж хас чулууг цөм хэмхчмүү. Бэ гүнгийн шудраг журамтайг мэдэх тул тэнхүү тусгайлан элгээс сүгэ хэмээлээ. Үл үтэрэх болов хэмээсэнд Сюшүү тушаасныг дагаж Фанчэн хотноо хурж ирсэнд Сюандо Кунмингийн хамт угтан золгож бүгдээр хуучин найрыг тоочин хэлэлцсэн хойно Сюшүү хэлрүүн. Цав Сюшүү намайг зарж мужийн захирагчийг элсэн дагуулахаар илгээсэн нь даруй хуурамгаар иргэний сэтгэлийг худалдан авсгаа хэмээх нь болоо. Өдгөө тэр 8 замаар цэрэг хувааж Байхо голыг бөглөн орвоос Фанчэн хотыг сахиж дээлэхгүй болов. Төргнээ зугтах аргыг бэлтгэвээс зохимоо хэмээсэнд Сюандо Сюшүүг үлдээсгүй хэмээтэл Сюшүү тал хийж өгүүлрүүн. Сюшүү би буцахгүй болвоос хүн элэглэн хэлцэх болов зай хэмээнэм. Өдгөө хөгшин их нэгэнтэй өнгөрсөнд насан эцсэлтэл хорслыг өвөрлөв. Миний би хэдий тэнд байвч ам алдаж гагц мэрэгэн ухаан боловч түүндээс өргөмөө.
Гүнд волон байж туслах тул эхүүл бүтэхгүйгээс юунд зоммой хэмээгээд сүүшүү салах ёс хийхэд Сюандо аимшиггүй хүчлэн үлдээсэнгүй болоо. Тэндээс сүүшүү салж яваад цаваад золгож хэлрүүн. Сюандод огт дагах санаа алга хэмээсэнд цаваа ихэд элэгнэн мөн өдөртөө цэрэг орогтун хэмээлээ. Сюандо Кунминээс арга асуусанд Кунмин өгүүлрүүн. Хурдан Ванчин хотыг гээгээд Сяньяныг авч түр оршин суусугай хэмээхүйд 100 овг тэрэг намайг дагж удсан тул яахан гээж төвдмөө хэмээн Сюандо хэлсэнд Кунмин өгүүлрүүн. Хүн зарж 100 овг тэрэгэнд нээтээр ухуулан хэлж дуртаяа дагаж явагсад байваас цугаар очтугай. Дургуун үлддэхгүй хэмээн зарлаваас болмоо хэмээгээд урдаар Юнчаныг мөрний хөвөөнд илгээж онгоц салыг бэлтгүүлэн Сүн Цян Юуныг зарж хотын дотор чимээ алдаршуулан өгүүлрүүн. Хөдгөө цавгийн цэрэг хурж ирэх шахжээ. Гагцхан хотыг удтал сахиж болохгүй тул танай 100 овг дард дуртай дагагчт нь хамтаар мөрний гэтэл сүгэ хэмээхэд хоёр сумын ард нэгэн дуугаар эхэд бархиран өгүүлрүүн. Бид нар хэдий өөхөвч гимэн мөн дуртаяа мужийн захирагчийг дагмаа хэмээлдэж мөн өдөр гашуудан уйлан явж хөгшнийг түшин нялхаа тэрч эримс ун тусаж голыг гитлэн хоёр хөвөндөх уйлах дуу тасрахгүй. Сюандо онгоцон дээрээс олж үзээд эхэд дуу тавин уйлж миний нэгэн хүний тул 100 овг дард энэ мэт их зовлон дунав. Би юуны тул амьд юммаа хэмээн хэлээд мөрөнд харайж өгсөгүй хэмээтэл хоёр этгээдээс яран татан авч зогсоолоо. Сонссон хүн үл гашуудан уйлсан нь үгүй. Онгоц өмнөд хөвөөнд хүрээд 100 овгийн ардыг эгж харан үзвэл голыг олж гэтлэн чадаагүй нь өмнөш харан уйлэлцмөй. Сюандо яран Юнчаныг дуудаж онгоцыг шавдуулан цөмийг гэтэлгээд сая моринд мордлоо. Тэндээс Сяньянгийн зүүн хаалганд хурчирээд үзвээс хэрмийн дээр туг хюрыг дүүртэл хадгаж ониулын зах олхивч зэвийг нэгтлэн жагсаачээ. Сюандо морны жолоог татаж эхэд бархиран өгүүлрүүн. Юузун мэргэн ач би гагцгүй 100 овгтын ардыг тэнхрүүлсүгэ хэмээсэн бөлгөө. Бус бодлого огтугүй. Хурдан хаалгыг нээтүгэ хэмээтэл Юузун Сюандогийн хурж ирснийг сонсоод айн имэж гарсангүй. Цаймао Жан Юун шууд хотын хайсан дээрж цэргийн ардыг зандран самуун зэвээр харуулхад хотын гаднах 100 овогт цөм хотын хайсыг харж уйлмоо. Хэрмийн дээрээс гэнт нэгэн жанжин хэдэн зуун хүнийг дагуулan шууд хотын асар дээр гарч их дуугаар Цаймао Жан Юун улсыг худалдагч хулгай бөгөөд юу мужийн захирагч болвоос өршөөлт эрдэмт хүн болоо. Өдгөө ард иргэнийг тэнхрүүлэхийн тулд ирснийг чи юунд төвчмөө хэмээсэнд олноор тэр хүнийг үзвээс биеийн өндөр 8 тохой нүүр нь боловсрсон чавга адил даруй И Янгийн хүн бөлгөө. Овг Вэй, нэр Ян, өргөсөн нэр Вэнчан. Даруйд Вэй Ян элдийг эргүүлэн хаалга сахигч цэргийн ардыг цавчин алаад хотын хаалгыг нээж өлгсөн гүүрийг тавин их дуугаар Юу хааны авга хурдан цэргээ авч хот дотор орон хамтаар улсыг худалдагч хулгайг алсугай хэмээхэд Жанфэй даруй морийг харайлган орё хэмээтэл Сюандо яран хориглож 100 овгийн иргэнийг битгий цочоо гэлээ. Вэй Ян гагцгүй Сюандогийн цэрэг морийг хотод орогтун хэмээн бархиран атал дотроос нэгэн жанжин нэсхмэт цэрэг авч ирээд их дуугаар Вэй Ян нэргүй бол ямар аюулгүй самууныг үүсгэмүү. Их жанжин Вимпинийг таних уу хэмээсэнд Вэй Ян эхэд хэлэгнэн жадыг эргүүлж морийг ташуурдан байлдан ирэв. Хоёр этгээдийн цэрэг хотын захад хутхан алдаж хашгирах дуу ихэд түрхэрэхэд Сюандо өгүүлрүүн. Бэ угаас иргэнийг хамгаалсугай хэмээсэн билээ. Гэдрэг иргэнийг хорлжээ. Би Сяньянд орохыг хүсэхгүй хэмээжээ. Зянлын болвоос Зэнжоу мужийн чухал газар тул урд Зянлыныг гэр болгоход хүрэхгүй.
хэмээн Күмийн хэлэхэд төв хэмээн миний санаанд нээцэв гэж Сюандо үгийн зөвшөөрөөд даруй 100 овгийн ардыг дагуулan цөм Сяньянгийн их замаас ангиж ирж Цянлин газрыг зүглэн явлаа. Сяньянгийн хот доторх 100 овогт эргэн самууныг тохиолдуулан хотоос орхон гарч ирээд Сюандог дагаж очсон нь тоогүй. Түүнээс Вэйян Вэмпийн лүгэ байлдаж могой цагаас хон цаг хүртэл хоёр этгээдийн цэрэг ард цөм хохирон дуусч Вэйян даруй морийг буцуулан дутаан явж харин Сюандог олсонгүй тул Чаншагийн Тайшово түшмэл Хан Сюаныг дагахаар очлоо. Тэндээс Сюандо лүгэ хамтдаа явах цэрэг иргэн 10 илүү түм, их баг тэрэг хэдэн мянга тэднийг бараадан дагах ардыг тооловч барахгүй. Замд Любяогийн хүүрийг өнгөрөн гарахад Сюандо олон жанжин нарыг дагуулan хүүрийн өмнө сөгдөж уйлаад өгүүлрүүн. Эчхүүрт дүү Любэй би эрдэмгүй бөгөөд чадал мөхс тул ахын хүн дээр тушаасан гэрээсийг үтээрсэн ялна Любэй миний нэгэн бийд баймаа. 100 овгийн ардад хамаагүй болоо. Хөсөх нь ахын гэгэн сахиус дээшид байж Цзяншянгийн ард иргэнийг авран сойрох. Хэмээн хэлсэн үг нь маш энэлгээтэй тул цэрэг иргэн үл нулимс унгаасан нь үгүй. Гэнт мэдээний хүн ирж мэдүүлрүүн. Цавогийн цэрэг нэгэнтэй Ванчаныг эзлээд хүн зарж онгоц салыг бэлтгүүлэн мөн өдөртөө мөрний гэтлэн гарч нэгхээр ирмүү хэмээсэнд олон жанжин нар цөм өгүүлрүүн. Цянлингийн хэвцэг бэрх газрыг эзлэн мөчөөрхөн сахиж болмоо. Өдгөө олон ардын хэдэн түмнийг авч нэгэн өдөрт 10 илүү газар яваад энэ мэт болвоос хизээ Цянлинд олж хүрэх аж. Хэрвээ цавогийн цэрэг үрчирвээс юугаар угтан тулалцмоо. Өдгөө 100 овгийн иргэнийг түр гээж урдаар явсан нь дээр хэмээсэнд Сюандо уйлан хайлан өгүүлрүүн. Эх хэргийг үүсгэхэд эрэхгүй хүн ардаар үндс болгомоо. Өдгөө ард иргэд намайг дагсныг хэрхэн гээж болох аж. 100 овгийн ард Сюандогийн энэ үгийг сонсоод үл сэтгэл эвдэрсэн нь үгүй бүлгөө. Хожимын хүний магтсан шүлгийн үг. Олон иргэнтэй зовлон хамтдхан энэрэнгүй сэтгэл агуулan онгоцонд гараад нулимс асгаруулж бүх цэргийг уйруулжээ. Өнөө болтол Сяньян мөрний амнаа гашуудан гомдож өтгөс хөгшөд мөнхүү мужийн захирагчийг сангалзмоо хэмээжээ. Тэндээс Сюандо 100 овогтыг авч алгуур аажмаар явхад Күмийн өгүүлрүүн. Нэхэх цэрэг удахгүй ирэх тул Юанчаныг Цзяншяд илгээж агил Юцигээс туслах цэрэг гуйлхан түүнийг түргэнэ цэрэг байгуулж онгоцонд суун Цянлингийн газар уулзсуга химээвээс болмоо хэмээх үед Сюандо үгийг даган даруй захидал бичиж Юанчаныг Сүнцянтай хамт 500 цэрэг авч Цзяншяд өмгөөлөх цэрэг гуйлгахаар илгээлээ. Жичэ Жамфэг хайгуул болгож Жава юнгээр хөгшин залууг хамгаалуулан түүнээс бусдыг цөм 100 овогтыг харгалзуулж явуулмаа. Өдөр бүр гагц 10 илүү газар явж даруй амарч хоноглох болжээ. Тэндээс цав Фанчэнд байж хүн томлон мөрний гэтэлж Сяньянд хурч Юзунг уулзсуга хэмээн дуудуулахад Юзун уулзахаар очихоос айж одохгүйд Цай Мао Жан Юн хоёр очтугай хэмээн шаардав. Ван Вэй сэмээр Юзунд хандан өгүүлрүүн. Жанжин чи түүнд дагсан бөгөөд Сюандо бас дутаачээ. Цав лав залхууран бэлтгэсэнгүй буй. Жанжин чи шилсэн цэргийг бэлтгэн бэрх хавцалд байрлуулан цохиос цаваг барьж болмоо. Цаваг барьснаар дэлхий дахинд сүр алдаршиж Чун Юангийн газар хэдий уудан боловч бичиг тархаан тогтоож болмоо. Энэ учир хуя бэрх тохиолдвол алдаж үл болмоо хэмээв. Юзун тэр үгийг Цай Маод хэлсэнд Цай Мао Ван Вэйг зандран чи тэнгэрийн бошхыг мэдэхгүй бөгөөд ямар аашгүй дими чалчмаа хэмээвээс Ван Вэй уур хилэн бадарч хараан хэлрүүн. Улсыг худалдсан боол чиний махыг амьдаар чинь идэж чадахгүй дэ хорцмаа хэмээсэнд Цай Мао алсуга хэмээхэд Куа Юэ хориглон зогсоолоо.
Цаймовоо Жан Юн луга хамт Фанчэнд хурч ирээд цавод ёсон золгоход Цаймовоо нарын үгийн байдал маш зусарч бэлдууч тул цавоо асуурав. Цэнжоо мужийн цэрэг мөр амуу хүнс өдгөө хэдий буй гэсэнд морд цэрэг 5 том, явган цэрэг 15 том, усан цэрэг 8 том, бүгд нийлэн 28 том цэрэг буй. Жэч амуу хүнсний ихэнх нь Сянлинд буй. Түүнээс бус эл газарт байх нь бас нэгэн оны хэрэгсэлд гүйцэмүй гэж Цаймовоо хариуллаа. Цавоо бас асуурав. Байлдах онгоц хэдий бөгөөд угаас ямар хүн захирмүй гэсэнд эх бага байлдах онгоц бүгд 7000 илүү баймаа. Угаас Жан Юн бид хоёул захирдаг гэж Цаймовоо хэллээ. Цавоо даруй Цаймовоог Жон Найхоо болгоод нэмж усан цэргийн их дүүдүү болгон өргөмжлөв. Жан Юныг Жу Шунхоо болгоод мөн нэмж усан цэргийн дэслэгч дүүдүү болгон өргөмжилсөнд хоёул их л баярлан хэшигт мөрөгвөөс цавоо бас өгүүлрүүн. Лю Зэншэн өгсний хойно түүний хөвгүүн иер дагсан тул бэ тэнгэрийн хөвгүүнд илэрхийлэн айлтгаж өн уртаар Зэнжоо мужийн эзэн болгосов хэмээсэнд хоёр хүн ихэд баярлаж эгв. Сюн Юй өгүүлрүүн. Цаймовоо Жан Юн хэмээгч зусарч бэлдууч хард тул эзэн гүн юундын хүү их хэрэгмийг хүртээгээд нэн ялангуяа усан цэргийг ерөнхийлэн захируулав хэмээвээс цавоо инээн бэ хүнийг үл таних нь бус гагц миний дагуулсан хойд газрын олон цөм усан дээр байлдахад боловсрсон нь үгүй. Тэнхүү төр арга цаасхийн энэ хоёр хүнийг хэрэгэлсэн болго. Хэрэг бүтсний хожим өөр учир буй хэмээч. Тэндээс Цаймовоо Жан Юн буцаж Лю Зунд золгоод цавоо жанжин таныг батлан айлтгаж үрд Зэнсян газрыг эзэгнүүлсэвэ хэмээмүй хэмээн бүрний хэлсэнд Лю Зун ихэд баярлан дэд өдөр ихэд цай хатан луга тамга цацаг цэргийн дохиотой өргөн барьж биеэр мөрний гэтлэн цавоог ёслон угтав. Цавоо тохинуулан хэлж бараад даруй дагаж дайлахаар ирсэн жанжин нарыг аван Сяньян хотын гадна дэвшин суулаа. Цаймовоо Жан Юн нар Сяньянгийн 100 овогтыг хүж шатаалхан мөргөн угтуулсанд цавоо сайн үгээр тохинуулан ухуулаад хотод орж ордон яаманд хурч суусан хойно даруй Куайвэг дуудан ойр ирүүлж элбэн өгүүлрүүн. Бэ Зэнжоо мужийг олсондоо баярлахгүй. Гагц идүү чамайг олсондоо баярламаа хэмээгээд Куайвэг Зэнлянгийн Тайшоо түшмэл бөгөөд Фанчэн Хоо, Жэч Хөсюн Вансян нарыг Гуанье Хоо болгон өргөмжлөөд Лю Зунг Цэнжоо мужийн Сэши түшмэл болгож даруй мордон явахтун хэмээн шавдуулав. Лю Зун захиаг сонсоод ихэд цочин маргаж Лю Зун би түшмэл суухыг хүсэхгүй. Эцэг эхийн нутаг газрыг сахихыг хүсмүй гэхэд Цэнжоогийн газар болвоос хааны нийслэлээс ойртул чамайг хааны төрд дагуулж түшмэл болговоос Зэнсян газар байж хүнд хорлогдохоос олж хэлтэрмүй хэмээн цавоо хэллээ. Лю Зун дахин давтан маргавч цавоо болохгүй тул аргагүй ихэд сая хатан луга хамт Цэнжоод мордохуя. Гагц хуучин жанжин Вамвэ даган очив. Түүнээс бус ноёд түшмэл цөм мөрний аманд хүртэл үдэж эгв. Цавоо Юйзэнийг дуудаж сурган хэлрүүн. Чэ төргнээ гавшгаалan очиж Лю Зун эх хөвгүн хоёрыг нэхэн алж хожимын зовлонг тасалдугай гэсэнд Юйзэн захиаг дагаж олныг дагуулan гүйцэн хүрээд эхэд зандарч өгүүлрүүн. Бэ чансангийн цаазыг хүлээн танаа их хөвгүүнийг алхаар ирэв. Хурдан толгоогоо нааш авчир хэмээсэнд цай хатан Лю Зунг тэврэн эхэл уйлмүй. Юйзэн цэргийн ардыг зандран гар хөдөл хэмээхэд Ванвэ тачаадан хэлэгнэж хүчийг шаламгайлан байлдаад эцэст олон цэрэгт алгажээ. Цэргийн ард Лю Зун жиж цай хатанг алжээ.
Юйзийн буцаж цаваад мэдүүлсэнд цаваа Юйзинийг хүн дээр шагнав. Даруй хүн зарж Люнжунгаас Кунмингийн эм хүүхдийг нэгжүүлвээс хааш очсныг мэдэхгүй болжээ. Үзвээс Кунмин хүнээр хөх мөрний дотоодод нүүлгэн авчирч нуун суулгасан ажээ. Цав сонсоод гүн хорсов. Тэндээс Сяньянгийн газар нэгэнтээ тогтсны хойно Сюан Юй орж ирээд өгүүлрүүн. Сянлин болвоос Зэнсянгийн хүнд газар бөгөөд амуу хүнс маш элбэг. Любэй хэрвээ энэ газрыг эзэлвээс даруй хөдөлгөн чадахгүй бэрх хэмээсэнд мөхөс би юунд түүнийг умартах вэлээ хэмээн цав өгүүлээд даруй Сяньянгийн олон жанжин дотроос нэгийг сонгож цэрэг авч зам нээтгүй хэмээсэнд олон жанжингийн дотор гагц Вэмпийн үзэгдэхгүй тул цав хүн зарж эрен асуулгасанд сая золгохоор ирэв. Цав асуурун. Чэ юунд ирсэн нь хожим дов гэхэд Вэмпийн өгүүлрүүн. Хүний сайд болоод эзнийхээ газар орныг бүрэн мөссөн бэхжүүлж эс чадсан да. Сэтгэл маань үндэ эмгэнэн эчингүүрмүй. Тэнхүү эрт золгох нүүргүй буй хэмээн хэлж бараад энлэн шанлан уйлж нулимсыг урсгамүй. Үнэхээр шудраг сайд болоо гэж цав хэлээд Зянсягийн тайшоо түшмэл болгож Гуаннэй хоовгийн хэрэгм хүртээгээд цэрэг авч зам нээгтүн гэлээ. Харуулын хүн ирж мэдүүлрүүн. Любэй 100 овогтыг авч нэгэн өдөрт гагц 10 илүү газар явах тул нээлүүлэн бодвоос 300 илүү газар явв гэжээ. Цав эл хорооноос төмөр хуйгт шилсэн цэрэг 5,000-ыг сонгож шүндөл ураг шилгээн нэгэн өдөр нэг шүнд Любэйг нэхэж гүйцэгтүн хэмээн хугацаа заагаад эг цэрэг дараагаар урагш ортгоо гэлээ. Тэндээс Сюандо 10 хэдэн түмэн 100 овгийн эргэн 3,000 илүү цэрэг морийг авч хоног дараалан алгуураар урагш Зянлингийн зүг явж Жао Юн хөгшин залууг хамгаалан Жанфэй хайгуул боллоо. Кунмин өгүүлрүүн. Юнчан Зянсяд очоод хариу чимээгүй ямар болсныг мэдэхгүй хэмээжээ. Аюулгүй цэргийн багшийг зовоох нь биеэр нэгэн удаа одно. Юуцыг гүнгийн эрт өдрийн сургасан ачийг бодож өдгөө хэрэг гүнгийн биеэр ирснийг үзвээс хэрэг эрэхгүй бүтэх буйзаа хэмээн Сюандо хэлсэнд Кунмин зүйтэй хэмээгээд даруй Люфэнгийн хамт 500 цэрэг авч урдаар Зянсяд туслах цэрэг гуйхаар очив. Мөн өдөр Сюандо өөрийн бие Зян Юн, Мижу, Мэхуа нарын хамт урагш явн атал гэнт нэгэн зурваст догшин салхи морины өмнөөс дэгдэж тоос шороо огторгуйд тулан улаан нарыг халахалжээ. Сюандо цочин асуурун. Энэ ямар ёр болоо гэсэнд Зян Юн арга бэлгийг маш төсөөлөх тул ханцуугийн дотор хуруу дарам бодож үзээд цочин энэ их муу ёр болоо. Мөн шүн тохиолдмоо эзэн гүн хурднаар 100 овогтыг гээж од хэмээжээ. 100 овогт Сэньегээс дагсаар энд иржээ. Би яахан гээж төвдмүү гэж Сюандо хэлв. Зян Юн өгүүлрүүн. Эзэн гүн хэрв эндээ хорогдоод иргэнийг гээхгүй болвоос зовлон холгүй болмоо хэмээн анхааруулан хэлжээ. Өмнө ямар газар байна юу хэмээн Сюандог асуумагц зүүн баруун этгээдээс өчрүүн. Өмнөд болвоос Даньян сумын нутаг бөгөөд нэгэн уул буй нэрийг Зиншан уул хэмээмүй гэхэд даруй энэ уулыг дагаж хүрээ буутугай хэмээн Сюандо цаад зарлаа. Тэр үе намрын сүүл өвлийн эхэн сар тул жихүүн салхи ясыг нэвтэлж гэгээ тасрах шахмагц уйлах дуу тал дүүрмүй. Дөрвөн жингийн хэр болсон сонсвол баруун хойдоос хашгирах дуу газар дөргтөл ирмүй. Сюандо эхэд цочиж яран моринд мордож өөрийн харьяат шилсэн цэрэг 2,000 илүү хүнийг аван дайсныг угтлаа. Цавгийн цэрэг даран хурч ирээд хүчин тэнцэшгүй. Сюандо үхэлдэн байлдаад хараахан цугалдаж байтал завшаанаар Жанфэй цэрэг авч хурчирэн нэгэн зурвас цусан зам татуулан Сюандог тэнхрүүлээд зүүн зүг явхад Вэмпийн ураг ширж хөндлөлдөн авлаа. Сюандо хараан өгүүлрүүн.
Эзнийг тесэргүүлсэн хулгай харин ямар нүур байж хүнтэй уулзмаа хэмээжээ. Вэмпийн нүур дүүрэн ичингүүрэн цэргээ авч зүүн хойд зүг очив. Жамфей Сюандог хамгаалж байлдах бөгөөд явсаар тэнгэр гэгэрсэнд сонсвоос хашгирах дуу улмаар хол очив. Сюандо сая морийг амруулж харьяат дагаж явах хүнийг үзвэл гагц 100 илүү морьтон үлджээ. 100 овогт хөгшин залуу ба Мэжүү, Мефан, Зян Юн, Жава Юн нарын нэгэн баг хүний очсон орныг эс мэдэв. Сюандо эхэл уйлан 10 хэдэн түмэн хамаг амтэн цөм намайг эрмэлцсээр энэ мэт зовлонд учрав. Олон жанжин нар жижиг хөгшин залуу цөм өгсөн ба амьдыг мэдэхгүй. Хэдий шороо модоор бүтсэн биетэй боловч хальшрахгүй байж чадна гэж юу? Хэмээн хэлээд эхэл сэтгэл эвдрэв. Түүнээс гэнт үзвэл Мефан нүүрт хэдэн зэв хатгуулж бүдрэн хадран ирээд амандаа хэлхэн Жава зилүүн урвж цаваад дагаар очив хэмээжээ. Сюандо зандран өгүүлрүүн. Зээлүүн нь миний хуучин нөхөр яавч үлөрөх бүлгөө гэхэд тэр өдгөө манай сүр буурч хүч могсныг үзээд урвж цаваад одож баяныг шун хайрсан буйзаа хэмээн Жамфей хэлсэнд Зээлүүн гачигдал зовлонгийн дотор намайг дагж сэтгэл нь төмөр чулуу мэт баян эрхмээр хөдөлгөн чадах хүн болсволоо гэж Сюандо өгүүлвэс. Би үзтэл тэр баруун хойд зүгт очив хэмээн Мефан хэлэхэд Жамфей хэлрүүн. Би биеэр түүнийг ирэхээр очсугаа. Хэрв түүнтэй учирсан цагт нэгэн жадаар жадлан алваас барав хэмээсэнд Сюандо өгүүлрүүн. Бөө ташаар нь сэжгэл чиний 2 дугаар ах Ян Венчовог алсан хэргийг үзсэнгүй юу? Зээлүнгийн энэ очсон нь эрэхгүй учир буй амоо. Би бодвол Зээлүн хэрхэвч намайг гээхгүй бүлгөө хэмээжээ. Жамфей юунд тэр үгийг сонсох вүлээ? Даруй 20 илүү морьтон авч Чан Банцява гүүрэнд хурч үзвээс гүүрний зүүнтэй нэгэн бүлэг ургамал мод байхажээ. Жамфейн сэтгэлд нэгэн арга төрөгдөж дагсан 20 илүү морьтонг дуудан цөмөр модны салааг цавчин буулгаад морины сүүлэнд уйж модон шугуй дотор нааш цааш довтлохон гүйлгэж тоос шороо дэгдүүлэн сэжиглэлийн цэрэг болгоод Жамфей өөрийн биеэр жадаа хөндлөнгөөр барьж гүүрний дээр морийг татан зогсоож баруун шхандаж үзмүй. Тэндээс Жава Юн 4 жингийн хэрээс цавгийн цэрэглүгэ алалдаж нааш цааш шовтлон тэнгэр гэгэртэл алалдсан боловч Сюандог эрен олохгүй бөгөөд Сюандогийн хөгшин залуугч бас алджээ. Жава Юн дотроо сэтгэрүүн. Эзэн гүн надад гань ми хатад ба баг эзэн адоо нарыг тушаасан атал энэ өдөр цэргийн дотор алдаад одоо ямар нүрээр эзэн гүнтэй уулзахаар очих вүлээ. Нэгэнтээ өхөлдөн байлдаж сайн мууч болов хатан ба баг эзний байх газрыг эрен олсугаа хэмээгээд зүүн баруун этгээдийг харж үзвэл гагц 30-40 морьтон дагжээ. Жава Юн морийг ташуурдан самуун цэргийн дотор эргэн орсонд 2 сумын 100 овогтон гаслалцсан уйлах дуунд тэнгэр төрхрэн газар хөдөлмөй. Зэвэн доногдож жаданд хатгагдан хөвгүүний орхин охиноо гээж явагчдыг тоолвоос барахгүй. Жава Юн хараахан явж байтал нэгэн хүн өвсний дотор хэвтэж баймаа. Наривчлан үзвээс харин Зян Юн ажигуу. Жава Юн яран асуурун. 2 хатныг үдсэн буюу гэсэнд 2 дугаар хатан тэрэг морийг гээж адоовог тэврэн явж байсанд би морийг нэхэн очиж уулын хөдлийг өнгөрөн гартал нэгэн жанжинд нэгэнтэй жадлагдсан морино сунж морио булаагдав. Би түүнлүгэ мөчөөрхөж чадахгүй тийхүү энд хэвтэж баймаа гэж Зян Юн хэлсэнд Жава Юн даруй дагсан хүний унсан мориноос нэгийг зээлэн Зян Юнд өгч унуулад бас 2 цэргийг дуудан Зян Юныг төшүүлэн урдаар илгээж эзэн гүнд мэдүүлтүгэ. Би тэнгэрт гарч газарт шургадаг байсан чамаагүй хатан ба баг эзнийг ирж олсугаа. Хэрвээ ирж олохгүй болвоос байлдааны газар үхмүү хэмээн хэлүүлжээ. Тэндээс морийг ташуурдан Чан Бампо хөтлийн зүг очлоо. Гэнт нэгэн хүн их дуугаар Жава жанжин хаана очмаа хэмээсэнд Жава Юн морийг татаж асуурав.
"Чи хэн бэлээ?" гэсэнд мөнөх хүн өчрөн. "Би бол босс юу мужийн захирагчийн цацрын доорх тэрэг морийг хамгаалan явах цэргийн ард болгоо. Зэв доногдож энэ газар унжээ" хэмээжээ. Жава юун даруй хоёр хатангийн чимээг асуусанд цэргийн ард өгүүлрүүн. "Дөнгөж саяхан гань хатан үссэгсийн хөл нүцгнэр нэгэн бүлэг 100 овогтны эм согтыг дагаж өмнөш явж байсан" хэмээхэд Жава юун түүнийг сонсоод цэргийн ардыг ч бодохгүйгээр яаран морийг довтлохон өмнө зүг нисэх мэд довтолгон ирэв. Хаагц үзвэл нэгэн бүлгийн 100 овогт эрэм хэдэн 100 хүн харилцсан түшилцэж явмаа. Жава юун бархиран "Та нарын дотор гань хатан байна уу?" гэж асуусанд гань хатан хойно байж Жава юуныг олж үзээд дуу тавин эхэл уйлахад Жава юун мориноос буугаад жадаа газар хатгаж уйлан "Хатан эхийг сарниулан явуулсан нь Жава юун миний ял болоо. Ми хатан бөгөөд баг эзэн хаана байна вэ?" хэмээн асуухад гань хатан хэлрүүн. Ми хатан луга хөөгдөөд тэрэг морийг гээж 100 овогтны дотор хутгалтан явган явсаар бас нэгэн салааны цэрэг мортон луга учирч дайрн сарнигджээ. Ми хатан ба Адовгийн хаан очсныг мэдэхгүй. Би ганцаар ам мултран энд ирэв хэмээн хараахан хэлж байтал 100 овогтон хашгиралцсан бас нэгэн салааны цэрэг дайран ирэв. Жава юун жадыг суглан авч моринд мордон үзвэл өмнөд биеийн морин дээр нэгэн хүн хүлсэн байв. Тэр хүн харин Мэжүү ажигуу. Хар талд нь нэгэн жанжин гартаа дам илд барьж 1000 илүү цэрэг дагуулжээ. Тэр бол уус даруй Цавренгийн харьяат жанжин Чүн Юйдао мөн Мэжүүг барьж аваад гавья өргөсгөө хэмээн явж агсан болгоо. Жава юун их дуугаар зандарч жадыг эргүүлэн морийг тавьж шууд Чүн Юйдаог зөвлөн ирсэнд Чүн Юйдао тулж чадахгүй Жава юунд нэгэнтээ чадлагдан мориноос тонгорцоглон унлаа. Дахин урагш ирж Мэжүүг тэнхрүүлээд 2 морь булаан авч гань хатныг залж моринд мордуулан нэгэн зурвас цусан зам алан нээж шууд Чам Бампё хөтөлд хүртэл хүргэж гэнт үзвэл Жамфэй жадыг хөндлөлтөн морийг гүүрний дээр зогсоож их дуугаар өгүүлрүүн. "Зэлүүн чи юунд миний ахаас уруммаа" хэмээтэл Жава юун өгүүлрүүн. "Бэ хатан ба баг эзэнтэнг эрен олохгүй тэнхүү хойно хоцров. Юуны тул урвуу хэмээмүү" гэж хэлсэнд "Хэрвээ Зян юун өр дээрж чимээ хөргсөнгүү бөгөөс би өдгөө чамтай уулзаад яахан хэлбраар таммаа" хэмээн Жамфэй хэлэхэд Жава юун асуурав. "Эзэн гүн хаан буй" гэлээ. "Хоолгүй өмнө бийд баймаа" хэмээн Жамфэй хариуцв. Жава юун Мэжүүгийн зүг өгүүлрүүн. "Мэ зээжүүн чи гань хатныг хамгаалан орд яв. Бэ дахин одож ми хатан ба баг эзнийг ирэхээр очсугай" хэмээн хэлж бармагц хэдэн мортон авч хуучин замаар буцаж одлоо. Тэндээс хараахан явж байтал нэгэн жанжин гартаа төмөр жад барин нэгэн эрдний сэлмийг уурч 10 хэдэн мортонг дагуулan морийг хариалхан ирмүү. Жава юун үг дугарсангүйгээр тэр жанжинг зөвлөн орж ганц нэгэн удаа морийг зөрлдүүлмэгц тэр жанжныг нэгэн жадаар жадлан унгалаа. Дагсан ард цүм дутаачээ. Үзвээс тэр жанжин нь цавгийн ойр дагагч сэлэм үүрэх жанжин Сяхав эн бүлгөө. Цавд 2 эрдний сэлэм баймаа. Нэгний нэрийг Этьян, нөгөөгийн нэрийг Цэнган хэмээмүү. Этьян элдийг цав өөрөө зүүж Цэнган сэлмийг Сяхав энд зөвлөжээ. Энэ Цэнган элд болвоос төмрийг цавчих нь шавар мэт бөгөөд эр туйлын хурц нь адилдахшгүй. Тэр үе Сяхав эн биеийн баатар хүчиндээ хэрэмшиж цавгаас далдуур ганц хүнийг дагуулan булаан дээрэмдэж олзлон авахыг бодсоор санамсаргүй Жава юун лүгэ учирч нэгэн жадаар түүнд жадлагдсан алгадав. Жава юун тэр элдийг булаан авч үзвээс бариулд алтаар шигтгсэн Цэнган хэмээх 2 үсэг байх тул сая эрдний элд хэмээн мэдэв. Жава юуны элдийг зүүж жадыг атхан дахин хүнд бүсэлсэн газар алан орж гэдрэг харан гарын доорх дагсан мортон үзвэл нэгэн ч хүнгүй болж ганц бие үлджээ.
Жава юун бяцхан ч эгэх сэтгэл төрөхгүй, гагцхүү нааш цааш эрен явж алив 100 овогт ард учрах бүр даруй ми хатангийн сургийг асуумаа. Гэнт нэгэн хүн заан өгүүлрүүн. Ми хатан бяцхан хөвгүүнийг тэрч зүүн хөл жадны шархтай болоод явж үл чадах тул тэр өмнө биеийн хэрмийн сэтэрхийний дэргэд сууж баймаа гэлээ. Тэндээс Жава юун үүнийг сонсоод санд мэнд эрен ирээд үзвээс нэгэн гэрийн галд шатагдсан шавар ханын дэргэд ми хатан адауг тэрэн хэрмийн доторх сохор удгийн хажууд суугаад уйлахамаа. Жава юун ярам морноос бууж газарт мэхийн ёслоход ми хатан өгүүлрүүн. Дорд ихнэр би жанжин луга олж учирснаар адаугийн ам аврагджээ. Түүний эцэг насны хагасыг хэрэн хэлсэн явхдаа гагц энэ нэгэн яс махны тасархай заяасан билээ. Жанжин чи энэ хөвгүүнийг хамгаалan авч түүний эцгийн нүрт учруулваас дорд ихнэр би өхөв гимэн хорсох газаргүй болмоо хэмээн хэлсэнд хатныг зовлон эдлүүлсэн нь Жава юун миний ял болоо. Үлэмж битгий өгвөл хатан моринд мордогтун. Жава юун би явган явж өхөлдөн байлдан хатныг хамгаалan хүнд бүслэлтээс нэвтлэн гар сугаа гэж Жава юун өгүүлэхэд болохгүй. Жанжин яахан моргүй хоцорч болмоо. Энэ хөвгүүнийг цөм жанжинд итгэж хамгаалуулсугаа. Дорд ихнэр би нэгэнтээ хүнд шарх олсон тул өгөхөд ямар хайрын химэх газар буй. Жанжин та хурдан энэ хөвгүүнийг тэрэн урагш очтугаа. Дорд ихнэр миний төлөө битгий чирэгдэл болготун гэж ми хатан хэлв. Жава юун өгүүлрүүн. Хашгирах дуу ойр болж нэхэх цэрэг нэгэнтээ хурчирв. Хатан хурдхан моринд морд хэмээхэд ми хатан өгүүлрүүн. Дорд ихнэрийн би үнэндээ явж чадахгүй болжээ. Битгий хоёр тийш цөм саад болготун хэмээгээд даруй адауг Жава юунд тушаан өгч. Энэ хөвгүүний ам би бүрнээ жанжингийн бийд буй хэмээлээ. Жава юун дахин давтан шаардан хатныг моринд морд хэмэвч ми хатан хэрхэвч явахгүй байтал дөрвөн этгээдээс хашгирах дуу бас тэгдэв. Жава юун их дуугаар өгүүлрүүн. Хатан миний үгийг авахгүй байсаар хэрвээ нэхэх цэрэг гүйцэж ирвээс хэрхэн мүү хэмээн асуухад ми хатан даруй адауг газар торхиод бие хөрвөн сохор худагт унаж өгөв. Хожмын хүний магтсан шүлгийн үг. Байлдах жанжин цөмөр морины хүчинд итгэх атал баг эзнийг явганаар яахан тэтгэх буй. Амиа төвчж юу овгийн үрийг үлдээсэн алив гавьяаг эмэгтэй баатар төгвөөс зохимоо хэмээжээ. Тэндээс Жава юун хатангийн нэгэнтээ өгснийг үзээд цавгийн цэрэг ясыг булаахаас болгоомжлон даруй шорон хэрмийг түлхэн унгааж сохор удгийг таглаж барсан хойно хуйгийг дарж уйх ёнхорыг алдаргаж зүрхний хамгаалах толийг тайлан адауг өвөртлөөд жадыг шүүрэн авч моринд мордтол хэдийнэ нэгэн жанжин нэгэн явган анги цэргийг дагуулan хурч ирэв. Энэ даруй сав хунгийн харьяат жанжин яммин болоо. Гурван үзүүрт хоёр эрт элдийг барьж Жава юун лүгэ байлтахаар ирээд 3 удаа болсонгүй Жава юунд нэгэнтээ жадлагдан өглөө. Олон цэргийг алан сарниулж нэгэн зурвас зам дайран нээгээд хараахан явж атал өмнөд биеэс нэгэн салааны цэрэг замыг хөндлөжээ. Тэргүүлэгч их жанжингийн тэмдэгт туг хюр ил тодорхой. Хөөцянгийн жанхөө хэмээн томор бичжээ. Жава юун үг дугарсангүйгээр жадыг мушгин байлдан орж 10 хэдэн удаа зөрлөдөөд Жава юун аимшиггүй удтал байлдаж болохгүй тул зам булаан дутаахад жанхөө хойноос нэхэн ирэв. Жава юун морийг ташуурдан явтал самсаргүй төсгөтл дуу гарч хүм мортойгоо цөм шорон нүхний дотор унжээ. Жанхөө жадыг эргүүлэн жадлан эртэл гэнт нэгэн зурвас улаан гэрэл нүхний дотроос дэгдэн гарсанд унсан морь нэгэнтээ дээш огшмогц нүхний гадна үсрэн гарч ирэв. Хожмын хүмүүний шүлгийн үг. Улаан гэрэл биеийг бүрхэн газардсан лууд үлээд унсан морь чамбайн хаалгыг шовтлон гарчээ. 42 он эзэн суух заяатай нэгэн тул түдсэн жанжин ховлгаан сүрд тэтгэгдэн мултрав хэмээжээ. Жанхөө үүнийг үзээд эхэд цочин хоошигв. Жава юун морийг тавин явж атал арын хойно 2 жанжин их дуугаар Жава юун битгий яв хэмээмүй.
Өмнө би бас 2 жанжин байж 2 зүйлийн цэргийн зэвсгийг хэрэглэн очих замыг хөндлөлдөжээ. Хойноос нэхэн ирсэн нь Маян, Жанкай 2 ажээ. Өмнө бид тоссон нь Зяачу, Жанна нар болоо. Цөмөрөө уг нь Юаншовогийн гарын доорх жанжин байснаа өдгөө цавд орж өгсөн аж ахуй. Жава юуна хүчний чинээгээр 4 жанжин луга байлдан атал цавгийн цэрэг нэгэн зэрэг төрхрэн хурж ирэв. Жава юун даруй Цэнган элдийг суглан авч гарын аяар цавчихуя гар хөрсөн газар дээл хуйгийг нэвтлэн цус нь булаг мэт урсмаа. Жава юун олон жанжин нарыг байлдан игүүлж хүнд бүслэлтийг шууд нэвтлэв. Тэндээс цав Зэншан уулын орой дээр байж нэгэн жанжингийн хөрсөн газар сүрэнд нь халдаж чадагчд үгүйг үзээд яарн зүүн баруун этгээдээс асуурав. Энэ ямар хүн болоо хэмээхэд цав хүн морийг нисгэж уулнаас бууж их дуугаар өгүүлрүүн. Цэргийн дунд байлдах жанжин овг нэрээ үлдээт үгүй хэмээвэс Жава юун дууг нийлүүлэн бэ болвоос Чаншангийн Жава Зэлун болоо хэмээжээ. Цав хүн буцаж мэдүүлсэнд цав өгүүлрүүн. Үнэхээр Барсын жанжин болоо. Ямар нэгэн аргаар амьд барьсгүй хэмээгээд даруй цаад зарлан морь довтолгон олон газарт уламжлуулсан нь. Жава юунгийн хөрсөн газар жихүүн зэвэр харваж болохгүй. Хаагцгүй амьдаар баригтун хэмээжээ. Жава юун үүний тул саяын зовлонгоос олж мултран гарч чаджээ. Энэ бас ч Адаугийн буйнаар болсон болго. Энэ нэгэн удаагийн байлдаанд Жава юун өвөртөө хожмын эзнийг тэврээд шууд хүнд хаасныг шовтолж 2 их тугийг цавчин унгаагаад 3 жадыг булаан авлаа. Урагш хоош жадаар жадлан сэлмээр цавчиж цавгийн хорооны нэрт жанжин 50 илүүг алжээ. Хожмын хүний шүлгийн үг. Дайны хуйгт цус бэлдэж улаан шүүс нэвтрэв. Дан янгийн газар хэн аимшиггүй байлдан тэмцмүй. Эртнээс жагсаалыг шовтолж эзнийг тэнхрүүлсэн нь эгнэгт Чаншан газрын Жава Зэлунгаас өөр хэн байх вэ хэмээжээ. Жава юун давхар бүслэлтийг алалцсаар нэвтлэн гарч нэгэнтээ их жагсаалаас ангиж яртал байлдааны хувцсанд цус дүүрчээ. Хараахан явн атал уулын хөдлийн доороос бас 2 салааны цэрэг гарч ирэв. Энэ даруй Сяхов дунгийн Хариат жанжин Зунжин, Жуншэн ах トゥ 2 хүн болоо. Нэг нь их сүх хэрэглэж, нөгөө нь сэрэт чад хэрэглэмүй. Их дуугаар Жава юун хурдан морноос бууж хөлхийг хүлээ гэлээ. Энэ чухам хөө дөнгөж Барсын үүрнээс ангиж ирж амгаран очтол төдөлгүй луугийн цүнхэл дуучирч долгионыг хөдөлгөн эрмүй гихч болжээ. Цаашид Зэлун яахан бие мултран гарахыг доорх бүлэгт үздэг бай.